За өнөө жилийн сар шинийн баяр өргөн дэлгэр сайхан болж өндөрлж байна. За энэ жилийн сар шинийн нэг онцлог нь битүүний өдрөөс эхлэн амралтын өдөр байж нийтдээ 8 хоног бүх нийтийн амралттай цагаан сар боллоо. За иргэдийн хувьд сар шинийн олон хоногийн амралт таалагдаж цаашид үндэсний томоохон баяраараа олон хоног амрах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Цагаан сар наадмыг бол ерөнхийдөө өргөн дэлгэр сайхан тэмдэглэх л ёстой гэж бодож байна доо. Хэд хоног амраа тайван байв. Тийм амарх нь зөвл юм л та ер нь. Өвлийн нас актер үед бол бидээс ч амрахгүй л бас ядарч штэ тэг хөөхтүүд ч гэсэн ядарч байна тэгээд. Бас үндэсний баяраар нэг олон хоног амарцсан дээрээ. Тэгээ бусад баяраар чинь манайхан чинь далиндуулж байгаа амарчаад байгаа штэ. Тий. Тэрнээс цөөлч. Харин тэрийгээ л цөөлчих хэрэгтэй. Жохоо урт байлгамаар удаан хоногоор амармаар. Цагаан сараар уу? Тий. Дахиад уу? Зүгээр. 7 хоног тий. Тийм байна. Тэгвэл ерөөсөө амарч чадахгүй тэгээ яг айл майлаар явчаа тэгээд шууд 2 хоног амраал тэгээд шууд хичээл ороод тэгээд амарч чаддаг. Амарч чаддаг. Тий. Чиний хувьд ямар саналтай? Яг саналаа гоё бүтэн хэлээч. Ядс нэг Жохоо амралтаа уртцахшуул тэгээл болоо доо ер нь. Ер нь бол баах юм бисээ. Тэгээд миний ер нь гол ганц хүсэл бол ер нь сургуулиуд ингээд цагаан сарын амралтуудыг маш сайхан удаан болгомоор байна. 2 хоногоос их болгомоор байна. Гэтэ энэ тийм бол мөрөдөл биелэхгүй л дээ. Амар гоё. Би танихгүй айлаар орж бэлэг цуглуулсан. Амар хөнгөлсөн. Одоо мөнгө өрөх гээд go. Олон жижиг баяраар байснаас үндэсний нэг 2 том баяр байдаг ч манайд. Тэр хоёроор амарчвал зүгээр санагддаг. Тий. Аха наадам цагаан сар хоёроор. Яг ер нь бол цагаан сар улсын баяр сайхан гайгүй амралтай хэмлэж баддаг шүү дээ. Бусд нь бол 50% тий. Тий. Очоо 50% бас нэг хэд хоног илүүтэй. Тийм байвал зүгээр гэж байна. Гал морин жилдээ тэгээ бүгдээрээ эрүүлэнг аз жаргалтай хөссөн бүхэн чинь биелэх болтугай хөвгдүүд баярж байна. За тухайлбал өнгөрсөн жилийн цагаан сараар ердөө 3 хоног амраад ажил эхэлж байсан. За энэ үед иргэдийн бухимдалч их байсан. За харин энэ жилийн тухайд олон хоногийн амралт нь иргэдийг тав тухтай шинэлүүлж ямарваа нэгэн бухимдалгүй сар шинийн баяраа өгтөж байна.